Сонсогч та бүхэндээ өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 нагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов зогоо оройтой шаршуун нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 19-ны пүрэв гарагийн дугаар шууд хүргэж бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар химшүүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна. Одоо тэгвэл хэлбэр боллоо Корега мөн лентти боломжийг бүтээгчд хамтран ажиллаж байна. Бэлзуунуудаа үчимэндийг хүргэе. Бүгдэнд нь үчимэнд манайхан хобаацтай бэлэнлээ үстэй. Билээ. За өнөөдөр амиг чиний тухай ярих гэж байна. За би өнөөдөр 4 хүнийг танилцуулна. За хөөрхөн төрх албагийн жүжигчдийг танилцуулаад ер нь өнөөдөр дуусч байна. За Марияг танилцуулах нь Мариягийн найз залууг танилцуулах нь. За дээрээс нь Бушкаровигийн аав ээжийг танилцуулах. Бас нэг хөөрхөн хоёр. Мондог жүжигчтэй юм л шүү дээ. Лагч жүжигчтэй. Лагч жүжигчтэй тоолсон юм билээ. Яг гоо тэр хоёр хүнийг танилцуулна да. Чи одоо сүүлд л олж мэдсэн шүү дээ. Ялангуяа тэр ээж нь бол маш олон бүтээл тоолж ирсэн билээ шүү дээ. Тэр штэ энэ ч одоо юу Оросын холбооны улсын гавьяа жүжигч. Аав ээж өөр нь хоёлоо дүүртэн тохирсон хүмүүс аав ээж өөр хингийн тэр хоёр хүмүүс хоёлоо тийм лагч жүжигчтэй юм л. Тийм. Одоо нөгөө Оросын алтан үеийг ингэж яриад байдаг. Үнэхээр хөөрхөн бүтээсэн байна. За өнөөдөр миний танилцуулах алдартан Hospital Playlist гэдэг олон ангит киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жоо Жонсогийн тухай танилцуулна. 1980 оны 12 сарын 26-нд мэндэлсэн өдгөө 44 настай жүжигчин байна. За ингээд ихний баримт нь айлын баг хүү байсан ч гэжтэй байсаар л байна л да. Нэг амар өнгөрсөн цаг дээр ярьцсан авч өдөгч яана. Тэгээ том болсон дараа гэж хөл гэж хэлээ. За тэгээ жүжигчний ээж нь түүнийг 43 настай төрүүлж исэн байна. Тэгээ ээж нь тухайд нөө тамиун буюу монголоор орчуулах нь хүүхэд зөгнсөн зүү зүүдэлж исэн. За тэр ээжийнх нь зүүд ямар утгатай зүүд байсан бэ гэхээр нэг тийм том цагаан гахаа битүү хүмүүсээр хүрээлүүлсэн хөвтөжсэн гинэ. За тэр хүмүүс тэр гахаа ингээ босох гэ зөндөө оролцсон болж тэр гахаа нь юусоо босохгүй байсан юм байна. Тэгсэн чинь ээж нь тэр үед нөгөө гахаа руу хараад ингээ хүрээ дээрээ талсан чинь бондос гэд босоод ирсэн гинэ. Өөрлөө тэр гахаа байсан гахаа бол одоо энэ Жон Жонсоо жүжигч юм. Тэр цагаан гахаа бий байсан гэдэг шиг. Тийм л юм болж байгаа юм тийм. За ингээд ээж нь жинэмсэн болсноо мэдсэн. Манайх ч одоо Монгол зүүдлээд идэв шүү дээ. Монгол хэлгээд өөрөө биш бол ойр дотных нь хин нэгэн байх гэдэг. Тэгсэн чинь улс орноор өөр идэв юм. Эдгээр чинь шал өөр бууган гарч ирээд ус ямар ямиг амсаад ч гэлөө тэр Ионги гэж жангуумыг чинь тэгсэн гэсэн шүү дээ. Айгүй үзэсгэлэнтэй тийм бууган мууг ээж нь. Манай хөлөнд ашраараа могоо шүү дээ. Манай хулдаа моголчууд юм олон төрөл байхгүй дээ. Гаагаад эдний зүүд нь арай өөр байгаад юм л юм бэл юм да. За ингээд ээж нь жимснэн болсноо мэдээд жүжигчин залуу нь хороод мэдлсэн гэдгээ. Харин жүжигчний аав нь агарын цэргийн байлдааны онгоцны техникч байсан. Эцэг хоёр нь бүжиглэх дуртай хүмүүс юм байна л да. Тэгээд хамтдаа клаб бол чихэн савх шиг болдог хүмүүс байсан гэж байгаа. Тэгээд одоо жишээлбэл найтд орол бүжиглэхт нь эргэн тойрны хүмүүс эцэг хийг нь дэмжээл орилолддог байсан гинэ л дээ. Тэгэхээр тийм хэмжээний мундаг бүжиглдэг хүмүүс байсан болов. За тэгээд жүжигчин маань том ихчээсээ 19 насаар дүү, хоёр дахь хагаас 16 насаар баг 10 насны зүрхтэй. Тэгэхээр айлын мөнд нөө хин зүрхтэй тийм ээ хин юм байна. Би бас одоо дүүгээс 18 насаар ихч шүү дээ. Дүүгээс хөрх хүүхдээ. За дараагийн баримт нь ахаасаа үхтлээ айдаг байсан гинэ. За нэг удаа шалгалтын өмнөх өдөр хичээл хийх нэрийдлээр найзындаа очиод хонцсон байна. Бүр гадуур хонцсон гэсэн. Тэгээ өглөө үүрээр найзындаа гомч ханж идчихээ шалгалтаа өгчөөд гэрлүүгээ харж л дээ. Тэгсэн тухайн үед ах нь том ах нь гэртээ байж таарсан юм байна. Энэ том ахаасаа жүжигчин залуу үнэхээр хайд яагаад гэвэл боксын тамирчин хүн. Нэг зохиол нэрээ мартуулсан. Нэг зохиол бүр үнэхээр нэрээ мартуулгаар тийм хүн юм л дээ. Тэгээд ахаага байгааг мэдэнгүүтээ шууд гутлаа тайлал нүн том өрөмөр шагаах шууд өөрөөр ороод хаалган гэсэн юмэр хаацсан юм байна. За удалгүй ах нь өөрөх нь өрөө рүү ирж байгаа хүлэн чимээ дуулцсан нэрснийг сонсцсон ах нь. Тэгсэн ээж нь том хүүгийн ардаас тэр одоо коридор л гэсэн үг шүү дээ. Миний хүү битгий гэдэлсэн гинэ. Яа тэгэхээр амар ч тий. Ах зодвол баг хүүнүүд үхэн штэ тий. Тэгэл нилээн гуйсан олгоор хэлэнгүүт нөгөө жүжигчин залуу ах нь тэр өрөө нь алхаж явах замдаа за ээж санаа зовлтгүй зүгээр гэж хэлээд тэгээ дүүгх өрөөний хаалгыг нээсэн юм байна. За тэгээ жүжигчин маань мэдээж ахаас бол үнэхээр айсан бүр салгалцсан өрөөнд үлээжсэн. Гэхдээ хэрвээ тэрийг мэдэгдчих юм бол бас тэ эвгүй гэж бодоо. Юу ч болоогүй биш гэж шүглдэж юм байл тэ. Юу ч болоогүй шүү. Тэр чи бүр азар нэлтээ тэгсэн жүжигчин ах ороод ирсэн үг гэл хэлсэн юм. Тэгсэн нөгөө ах нь аль ч наа сандал дээр суудаг та. Ах нь юу н чамаа яагаад цогтөг чи мэдэж гэнэ гэж асуусан юм. Тэг мэдэхгүй шүү дээ. Нөгөө ах нь чамайг зогчих юм бол чамайг өгчин гэж бодоод байхгүй агтаал байгаараа гэж хэлээд ингээ гараа авсан. Тэгээ жүжигчин залуу нүдэндөө нэлмэстэй. За гэж хэлээ. Ашгүй дээ. За гэж хэлээд ингээд үлдсэн байна. Нэрэл тэгин тий. Том ахаасаа хайдаг.
За хамтраач танилцуулаад үргэлжлүүлье. Хиймшүүдтэй хоол идэхэд хүндрэлтэй энэ одоо тэгвэл хэлбэр боллоо Корега. За танд одоо хиймшүүдтэй холбоотой дараах зөвөр илэрж байгаа л тийм ээ. Тогтоц муутай, сайн наалдахгүй, буйлан даралтгүй, эвгүй мэдрэмж төрүүлээд байвал Корега хиймшүүдний төрөлхийг нэг хэрэглээд үзээрэй. За хиймшүүдний төрөлхийг Корегийн хацалтын хүчийг 38%-аар нэмэгдүүлдэг. За тэгээ хиймшүүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш туртай хоолоод ураарай идэх боломжийг олгодог байна. За тэгээ хиймэл шүүд анх удаа зүүж эхлэх үед буйлан ухаад холгоод байгаа тийм оо мэдрэмж төрдөг тий эсвэл аманд илүү нэг тийм бит ороод ирсэн юм шигтэй сони мэдрэмж төрдөг. Энэ үед хэрэглээд хамгийн тохиромжтой гэж байна. Тэгээ хиймэл шүүдний дотор талд нэмгэн түрхэж хэрэгэлдэг. Хиймэл шүүдээ амны хүндэд байрлуулахаас өмнө амаа мэдээж удаа сайтруулах шаардлагатай. Тэгээ хоол идэх үед хиймэл шүүд тогтохгүй унаах нөгөө сугарах үе гэдэг ч тий. Харин Корегог түрхэж хэрэглэснээр хиймэл шүүд илүү бат бөх наалдаж танд хүссэн хоолоо идэх боломжийг олгоно гэж байгаа. Тэгэхээр нөгөө энэ унж манаатай харж одоо хоол баг амт чинь амттай хоол идсэн ч гэсэн баг амт нь мэдэгдэхгүй бах тий. За тэгээ дотроо ч олон төрөлтэй гаатай Сингисэн амт агуулаагүй буйл хамгаалагч гэсэн дөрвөн төрөлтэй байгаа. Тэгэхээр буйл хамгаалагч нь онцлог нь юу юм гэхээр хиймшүүд буйлны хооронд хамгаалтын болон цочрол шингээх давхраг үүсгэж байгаа буйлны мэдрэг байдлыг багасгаад за ажиллах үеийн даралтыг нь бууруулад ингээ өгч юм билээ. Тэр бас хэрүүлэл тун зүгээр санагдсан. За Корега Макс Сил гэж байгаа. За энэ болохоор шинэ бүтээгдэхүүн юм билээ. Хиймшүүд болон шүдний завсар хоолны үлдэгдэл орохоос 5 дахин илүү хамгаалжтэй юм байна. За тэгээ нарийн хошуу нь хиймэл шүдний бүх хэсэг жиг түрхэх боломжийг олгодог. Бат бөх удаан барах зурвалтай байдаг бахны. За тэгээ Корего Био формула гэж байгаа. Энэ маань хиймэл шүд цэвэрлэх шахмал таблет юм биш үү? Энэ шахмалыг болохоор бүлээн устай айганд уусгаад дотор нь хиймэл шүдээ 3-5 минут хийж цэвэрлэгээ гэсэн байна. Бүх юмын сангуудаар имарт номингийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. За сошиал лайгийн шүдний дагна гэд монголоор бичиж тайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраажсан хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр болсон Корега байлаа. Баярлалаа. За ингээд мэдээлэл өргөжлүүлье. Багтаа өрний хөлгөнтэй хөвгт байсан юм байна. 4 настайгаасаа эхлэн таквондогоор хичээллэж, тэмцээнд оролцож олон ч медаль авч байсан. Спортын тал дээр төрөлхийн авьяастай. Өөрөх нь хэлж байгаагаар хэрэв би таквондогоо хайлгүй өргөжлүүлжтэй хичээлсэн бол мэргэжлийн тамирчин болчих байсан бахаа гэж хэлжсэн юм байна. За мөн ганцхан спорт гэлтгүй хичээлдээ ч гэсэн сайн байсан. Ахлах сургуульд байхдаа гинтхэн бүжигт дурлаад хичээлээ нэг жоохон цалгардуулсан тал байгаа. Яа гэх юм бол ямарваа нэгэн зүйл таалагдах юм бол тэрэндээ бүр ингээд эцсийн хүртэл явдаг тийм зан характертай хүн юм байна. Тэгээд хичээл номоо хийж исэн чи хажуугаар нь бүжиг таалаад бүжиг рүү бүр хамаг хичээл номоо хаяад ингээ ороо авцсан. Тэгээд тэр нь ч гэсэн юу гэдэг эцсээ хүртэл ингээд тэнцдэг юм уу эцсээ хүртэл явдаг учраас тухайн үед одоо жишээлбэл манай зүглэл сонгон найхан дүргийн хамгийн мундаг бүжиглэхгүй гэдэг бараг тийм хочтой болох хэмжээний байсан гэж байна. За цэрэгт яваагүй гэж нэлээд олон хүнээс шүүмжил авч ийсэн. Түүний хүмүүс танигдаж ихэсний дараа цэрэгт яваагүй буюу цэрэгээс чөлөөлөгдсөн гэдэг мэдээг хараад солонгосчууд бол яараа ийм цоо ирүүлхэн цэрэгт явдггүй юм бэ гэж маш олон сөрөсдөгдлүүдийг бичижсэн. Тэгээ солонгост бол бүгд солонгос улсын иргэн л бол бүгд заавал явах хэрэгтэй байдаг. Энээс чөлөөлөгдөж байгаа хүмүүс ч гэсэндээ бүр үнэхээр хэцүү л одоо байж ижил чөлөөлөгддөг. Гэтэл ингээд зургатаар эв ирүүл саруулan бүжгэлж бүүгээд идэг те. Тэгээ зэрэг явахгүй гэдэг. Энэ одоо ноотын арай хаалга урсан болоо да тийм одоо сэрцэн хүмүүс бол баггүй байсан юм байна л да. Тэгсэн цэргээс чөлөөлөгдсөн шалтгаан нь амжиргаа залгуулах боломжгүй байдалд байсан юм байна тухайн үед. 10 жилийн сурагч байхад аав нь үүд болоод ганцаараа ээжтэйгээ амьдрах болсон. Нөгөө ах эгч нар бүгдээрээ том учраас тусдаа гараад амьдралаа зохион авчих шүү дээ. Тэгээ тухайн үед их сургуульд орохгүйо бэлтжижсэн юм байна л да. Гэхдээ амжиргаагаа залгуулах хэрэгтэй болоод цагийн ажил хийж эхэлсэн. Тэгээ солонгос цэргээс чөлөөлөгдөх мэдээж амаргүй маш нарийн шалгуурыг даах хэрэгтэй байдаг. Жишээлбэл ам бүлийн тоо, орлого, эд хөрөнгө гэх мэтчлэн судалдаг юм байлаа. Тэгээ нийт хөрөнгийн хэмжээ нь 13 сая вонд хүрээгүй. За мөн сарын орлого нь 1 сая 180 мянган воноос бага байгаа тохиолдолд чөлөөлждөг. За тэгээ жүжигчний маань тухайн үеийн санхүүгийн байдал маш муу байсан учраас цэргээс бол ингээ аль биесээр чөлөөлөгдсөн байдаг. Тэгэхээр тийм ардуур урдуур юм ороагүй гэсэн. За дээрээс нь жүжигчний аав өөд болохтой зэрэгцээд дүүн бод ах эгчнэрийнх нэгнийх нь л хүүхд юм шиг байлаа. За 3 насны зүрхтэй бүр ингээд яг төрсэн ах дүүс шиг тийм үеэл юм байна. Маш ийм юу дотн өссөн юм байна л да. Тэгсэн тэр дүүн автомашины ослоор өөд болцсон. Тэгээ үүнээс бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн хүнд байдалд ороод харамсалтай дүүн түүнийг алдар нэртэй болохыг харж чадаагүй. Яг энэ алдартны гараа эхлүүлэхээс 3 сарын өмнө өөд болсон юм бэл. Тэгээд жүжигчин маань дүүтэйгээ илүү хөтэй одоо цагийг яагаад өнгөрүүлж чадаагүй юм болоо тий. Тэгээд бас аавынхаа ачийг харуулж чадаагүй гэдэг маш харамсч явдаг тухайгаар ирсэн билээ. Тэгээд тийм болохоор одоо ээжигээ амьд ахуйд нь аль болох аз жаргалтай байхыг хичээдгээ гэсэн байна. За дараагийн баримтанд сонгодог гитарчин болох мөрөөдөлтэй ээжээ. За уг нь гитараар сурах гээд их сургуульд орох
бодолтой байсан боловч санснаар болоогүй тийм мөнгө санхүүгийн байдал хэцүү байсан. Тэгээд мөрөөдөлтөө бууж өгөх үед нь сүмийнх нь номлогч ер нь чи нэг жүжиглээд үзүүл яад юм бэ? Энэ тал дээр чи авьяастай юм шиг байлаа ш тэгж хэлсэн. Тэгээ энэ үг нь ер нь өөрт нь нэлээд одоо Мөрчлээ гэж нэрээ бодсон. бич чадвартай ч юм билүү гэх бодол төрүүлээд мюзикл дугуйл нь бүртгүүлсэн. За ингээд хичээнгүйлэн суралцсны эцэст сүүлийн урлагийн их сургуульд тэнцээ орж чадсан. За гэвч мөнгөний бололцоо мойс учраас авсан сургалтын төлбөр нь одоо нэг зээлэр авсан юм байна л да. Тэр нь ихэгдээд тэгээд сургуулаас гарахаас үр аргагүй болцсон юм байна. Тэгээд дараа нь бол ажил хийж эхэлсэн гэсэн. Ер нь санхүүгийн асуудал хүнд байгаа даа шүү. Тийм уг нь их олон агч нартай байсан мөлий зайлуултыг бүгдээрээ л хэцүүл байцгаас юм шиг л байна л да. За найзаасаа айж суудатай гинэ. За жүжигчин маань Жон Санхүүн гэдэг жүжигчинтэй их дотн найзууд. Тэгээ өөрийг нь анх олон таниулсан архитектор 101 кино тоглохоос өмнө энэ найзаасаа жүжиглэлтийн тал дээр бас зөвлөгөө авч исэн. Тэгээ мөн өмнө нь жүжигчний маань оролцсон одоо оролцож исэн тоглолтын газар нь нөгөө мөнгө зээлдүүлэгч мөнгө хүлэгч гэл юм байж тий. Ирээд шуугаан тариад бөө юм болоод ингээд жүжигчин маань уйлаад нилээн болж исэн юм байна л да. Тэгээ яг хамгийн дотны найз гэдэг энэ Жон Санхүүн гэдэг найзыгаа тухайн үед дуудсан юм. Тэгсэн найз нь нилээн хол дугуй унаад ирээд бүр ингээ хамт ихэр татаа зөндөө уйлсан гинэ. Амьдралч яас хийцэн бэ өрмөр нэтэр. Тэгээ жүжигчин маань тухайн үед өөрөө ингээ шаналаад амьдралаа бодоо шаналаад уйлж байгаа найзыг нарсан. Найз нь бүр өөрөөс нь арай л амар шаналаадсэн юм байл. Хаагаад энэ ч яагаа ингээ уйлаад байгаа юм болоо гэсэн чинь найз нь үндэ дээр хөөргөн ч өрөвдөж уйлаагүй юм блэ. Нилийн холоос дугуйтагаа ирээд тэр дугуун зайлуул энэ найзынх нь одоо үндсэн хөрөнгөн ингэнэ. Тэгсэн яах вэ? Найз нь шаналал хүж өргөдөх гээд байгаа юм шиг уйлаад ахаа бахираад ахаа таксийн цугаа таксины багажинд хийцэн юм байна. Тэгсэн буугатаа тэрийг мартаа буучч. Хөөр хийдэ. Тэгээд найз нь уйлаад нөгөө энэ найз нь болохоор дугуугаа тэр одоо хаач байгаа таксийн те мэдхгүй шүү дээ. Тэрнээсөө болоо шаналаад уйлж исэн юм. Дугуй яанаа л гэж уйлж исэн. Дугуй яана. Миний ганц үндсэн хөрөнгөчтэй би бас мөнгөгүй одоо яах юм бэ? Чи яах вэ гэдэг уйлж исэн. Тэгтээ хөөр хийн те. Нийлээд ирээд бас уйлж яана гэж сэтгэл нь сайхан юм да. Харин тийм. Яаж тий. Гэтэ нэрээ юм хүмүүс алдаж байгаа айгүй хэцүү үйдэж штт. Тэгш нэг л юм ингээд дутуу санагдаад идэв штт тий. Ялангуяа нөгөө тасал болцсон байнга хэргэлдэг эдсүүс бол бүр хэцүү. Тэгээ энэ залуугүй жүжигчин залуугууд бол хүрхэн амт. Угаасаа мөнгө энэ хоёр хоёулаа мөнгө төрөхгүй. Нэг нь мөнгө зээлэг гүйлэгч мүлэгч нар яриад та зайлуул нэг тоглолт хийх гэхээр тэрэн дээр нь түүгээ мөнгө төргөө өгөөч гэдэг. Тийм. Тэгээ тэр найзынхаа одоо сэтгэлээр дэмжих гэсэн ганц үндсэн хөрөнгөтэйг гараад алцчих واخгүй. Тэгэхээр чи ямар ойлог байгаа. Ганц хаашаашаа хөдөлдөг ганцхан хөрөнгө байсан алдчихад нийлж уйлахаас өөр яа. Уйлахаас өөр аа. Тэгээд амар инээдтэй тэгээд би бүр амар уйлж байгаа найзгаа орсон. Балаас надаас амар уйлжсэн. Тэг өөр гайхаад нулимсэн зогсож байгаа бүр уйлгаа бойл гайхаад энэ ч яагаад ингэчгүй арайш намайг ийм амар өрөвдмөөргүй. Тэгэнгүүт сэтгэлээ нээж байгаа. Үнэндээ найз ганц хөрөнгө алдчихлаа. Тэгтээ бас байдгаа бараад такси суугаад ирсэн биш бүх хөрөнгө алдчихлаа. Ямар хэцүү юм бэ наа чи. Йоо ийм найзтай гоё те. Тийм штэ. Нэг бүтлгөөж юм шиг хөөрхөн юм шиг хөлдөөж юм шиг гэдэг те. Тийм штэ. Нөгөө айхун болоод байдаг ахөө. За гэрлэлт рүү норцгоё. Аль хэдийн хүний хүн болсон. Одоо хүн амьтан сэтгэл дээр булаацалтж байгаа бол үр хүүхэдтэй хүн болсон байлээ. Болоо. За жүжигчин маань 2013 онд танилаараа дамжуулаад дуучин комитой танилцсан. Тэгтээ тэр найз нь энэ хоёрыг үерхүүлэх бодол байгаагүй. Зүгээр л ингээд тийм хүмүүс эд чи тэ. Хоёулаа уулзах юм дээр нь илүү дутуу баг өндөө чирэл. Надаа одоо тэр сонсч бол төгсөө гэд нэг тийм найз байгаа. Шаврын хадлаа чирэлтэй бүр яа ингээд тайван хоёулаа уулзах гэхээр бүр хаасаагүй таньж мэдгүй хүмүүс гарч ирээ. Тэр болгонтой мэдлсээр байгаа би бүр яаж чад би чинь бишүүрхүү гэх айгүй хэцүү төгсөө энэ тал дээр ер нь жоохон бодомоор байгаа шүү. За тэгээд бөөндөө сууж байгаа л яг тэр дундаа л танилцсан юм байна л да. Тэгээд дараа нь дуучин бүсгүй өөрийн төрсөн өдөртөө жүжигчин залууг урьсан юм байна. Тэгсэн тэр төрсөн өдөр дээр нь Big Bang-ийн 21, Инха буюу Lee Byung-ho ингээ баг бүх хотын тоглолт шиг юм болсон гинэ. Тэг ерөөдөө ихэндээ найзуудын харилцаатай байж байгаа сүулдэ студент урсгалаараа явсараад танилцсанаасаа хойш 1 жилийн дараа 2014 онд аль бисар үргэж эхэлсэн байдаг. За тэгээ гэрлэх гэж байгаа мэдээ гарахаас өмнө жүжигчин залуу маань одоо ирээдүйн ихнэр болох хүнийхээ найзууд руу залгаадгүй одоо манай хүнд аягүй хэцүү байхаа одоо өрлийн мэдээлэл гарлаа те шуугаан гарах байхаа хажууд нь байж хань болж өгөөч би өөрөө зураг авалттай байна гэд. За ингээд зураг авалтанд дуусаад манай хүнд гэрийнх нь нүдэндээ битүү нөлмөстэй ирж байгаа хгүй. Найзууд руу хандалсан манай хүн туссан баярлаа. Сэтгэлээр дэмцэнд баярлаа одоо би дэмжнэ гэдэг. Одоо би авъя гэдэг. Үүрэг хүлээлцүүл юу гэлээ ингээд дараа гэх хүнтэй ингээд хүлээлцээ
явсан байхам. За тэгээ дуучин мөсгөө жонсов жүжигчний яг юун татагдсан юм бэ гэсэн чинь яриа хөөрөө их сайхан нийлждэг. Дээрээс нь жижиг зүйлсүүд маш сайхан анхаарал хандуулдаг. Халамжтай гэх юм. Одоо жишээлбэл өсвөтэй худалдаа гарсан бол те нэг жижигхэн одоо өсгөө гутал аваад гардаг ч юм уу. Хөлнөө өвдөж ингээл гадаадаар бол нэмэлт хуц унраа аваад явдаг ч гэдэг юм маш юм халамжтай деталь зүйл дээр анхаардаг. За тэгээд зай барих үедээ сайхан зай барь чинь ялгуур үедээ ялгуур чинь халамжлах үедээ халамжлал чинь. За ийм байдлаа 5 жил үргэлжлэнээс 2018 оны 10 сарын 8-нд гэрэлсэн. Хоорондоо л ерөөс баг муудалцдгүй хоёулаа их төстэй зан чанартай хобби ч гэсэн төстэй учраас санал зөөрөлдөх нэг бага юм билээ. Дуучин жүжигчин залуу маань ч гэсэн дуулах аягүй дуртай. Тэгээ дуучин их нартай учраас өөрөө сүлд жүүлээ цомог момог гаргасан баг шүү баг. За тэгээ дээрэс нь өдөр бүр нэг цаг яг нэг товсон цагтаа байнга их дэрлэгөө залгаж ярьдаг. Би инглээ тэглээ тийм боллоо сая ийш явсан чи ингэсэн өнөөдөр юм хоол идсэн гэд те. Томилтор ажилтаа үед эрүүл саруултаа гайгүй явж байгаа мэдэгдчихдээ юм байна. Наа чи нэг харилцааны бат бөх юм байх хэвээр бүх юм хийгээд иш нэг залуу. Би бол ер нь аягүй холбоотой гэдэг чинь. Миний эргэн тойрны хүмүүсээс ямар ч холбоос үхсэн болов гэж бодохоор амьд гарч ирэл гэдэг сарын дараа аягүй хэцүү шүү дээ ер нь. Тийм үедээ байхаар аягүй хэцүү юм байна. Тагчиг болчдаг тийм яасан мэдвэхгүй. Одоо манай дүү бас яг жоохон тийм шүү. Яа мэдүүгээ 90 амын зулгаахаар тэг хийлэн. Тэгэхгүй л тэг нэ хэлэхгүй. Тэгээ заримдаа болохоор гинт нялуураад энэ бас янз шүү. За тэгээ дээрэс нь эхнэрийнхээ өөртөө итгэлийг нүрэл дэмжиж өгдөг. Мундаг дуучин шүү чи мундаг шүү чи битээ өөрийгөө голооч гэд байнга л магтчихэд юм байна. За мөн шагналаа хүртээ эхнэрийгээ дурддаг. Миний хайртай эхнэр миний хайртай охин гэх мэтчлэн. За ингээд тэгэд 2020 оны 8 сарын 6-ны өдөр Жу Евон гэдэг охинтой болсон. Одоо тэгэл болцсон. Шаал өөр амьдралаар амьдарч байгаа шүү дээ. Одоо бодвол охиноо хараад бас уйлсан багтаа манай хүн тэгж л бодлоо. Өөр нэмгэн гэдэг шүү. Өөр нь уйлаа явчт юм биш. Их өрөвчгэн юм тийм ээ. Юм болол үйлждэг. Гэтэ тэр нь бас нэг талтай эрэгтэй хүн давуу тал л та. Манай хоёр найзаас амар уйлах шүү дээ. Уйлж эрэгтэй байхгүй тоглолт үзсэн чинь би уйлахгүйс ч хоёр талд хоёр залуу ихэр уйлаа. Чи зодоо хайцээ. Би бүр гайхаад юунд уйлаад байгааг мэддэхгүй. Би уйлуулсан болов ч гэж бодож хүн гаднаас харуулаа энэ мөө хөөх энэ хоёрыг хаяад хоёлон гээ нөгөө хоёр нь шаналаад уйлж байгаа байх. Нөгөөт нь хоол мол хүн амт уйлуул. Тэгэж харагдахаар байна шүү. Хөвгөлтэй хүмүүс байна. Тийм их зөөлөн юм байна. За ойлоо дэмжээ ажигчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн дэмжээ ажигчаар Ара комплекс. Ара фестивал 2025 3 дахь жилдээ цар хүрээгээ уламт хэлээд дэлхийн аврах шалгаруулах тэмцээн олон улсын нэртэй уран бүтээлчид Монголын бүх үеийн одоод үндэсний өв соёлын гайхамшигыг нэгтгэсэн цог царга хэмжээ олж Ара комплекс Арангаа аймагт болох юм байна. За Арангаа аймагт 2025 оны 6 сарын 24-ноос 8 сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. За Ара фестивал 2025 наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин дэлхийн хэмжээнд таниулах тэр дундаа үзэсгэлэнт ар хангаа нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх явдал одоо энэ бол гол зорилго гэсэн. За тэгээд эднийх энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхдөрөө ирж оролцсон мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорж байгаа юм байна. Дэд үтцээ улам сайжруулж боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний их үүсвэр, метр өндөртэй хамгийн том гуль суур, хананд авиралт, 15 метрийн өндрөөс zip line-аар гулгах болон олон улсын стандартын богино зайны морин тойруулах үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа байна. За Ара фестивал 2025 8 сарыг дамнан үргэлжлэн 7 хоног бүр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн явнаа. Тэгээд дээрээс нь майхантай аялагчтай зориулсан тусгай бүсүүд гаргаад өгсөн байгаа. За мөн аяллаа шин шийдэл болох унцлагын капсул энэ надад гоё санагдаад байгаа. Анх удаа нэвтрүүлж байгаа юм билэ. Энэ нь бол онцлог гэсэн. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл нь болохоор Arafest CG-ийн вебсайтаас нь орж үзэх боломжтой. Холбогдох хүсний дугаар нь 8084 33 25 8084 33 25 гэсэн дугаар байна. Баярлалаа дэмжиж ажилласан Ара комплекс Ара фестивал 2025 байлаа. Баярлалаа. Энэс гоё болдог. Хоёлаа арангаа явах гэж. Хоёлаа арангаа. Нэрийг 8 сард явж болох юм шүү дээ. Тийм шүү дээ. Та дүүгээ аваа явчих. Чамайг ажилдаа орохоос ч юм. Дүүн дийл суул тэгэл хаасаагүй л хөвтчихэд шүү дээ. Амартай. Юу ч яриа. Зүгээр би нэг ёо одоо нэг хоньны охор гэдэг шиг хаан чамайг айцсан. Би тэгтээ нэр гинт ингээ аялалгаар явчих. Нэг найз залгаал чааг яваа гэсэн би дээр ар хангаад нүцгөөж баг гэрэг өвчтөө галцсан. Ингээ алцсан шүү дээ. Тэгээ хот ормоор санагдаад алах гэхээр арайч харангааргаас хот руу алж хаашаа тий. Тэгэхээр энэ удаад ар хангаад арай баттай хүнтэй уулгаагүй. Их ч арай намайг тэгж дааруулах. Арайч нэг
Өвөглөө дундчих байх гэж би бодож. За үргэлжлүүлэн дараагийнхаа алдарт нь л орё. За дараагийн алдартнууд маань хөөрхөн төрх албагүй жүжигчдийг танилцуулж байгаа. За эхнийх нь болохоор Маша Машкова. За Мария Машкова гэдэг. За Мариягийн дүрд Алексеевна Тропинкина гэдгийн дүр тоглосон. За нарийн бичгийн дарга гэдгээр нь бас хүмүүс мэдэх байх тий. За тэгээд ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга хийдэг. Игорийн ээж Петр Кротковын найз охин, Катягийн найз. За маш сэргэлэн үзэсгэлэнтэй урам зоригтой охины дүрд бол тоглодог. Нэг тийм зөөлөн дүр гэх юм уу тий. Уг нь хөөрхөж даанч буруу залуутай авчиад хэлдэг. Энэ та. ийм хүмүүс амьдрал дээр байх юм аа. Наа чи бишээ гэдэг чи яваад өгч зөрчдөг тий. За жихнийэр нь Мария Машкова 1985 оны 4 сарын 19-нд орсон. Одоо 40 настай Орос Америкийн жүжигч юм билээ. Би яг Орос юм болов үзсэн чинь. За хөөрхөн төрх албагүй 2000 биш кинонд телевиз олон ангид кинонд ерөнхийдөө тоглож гараа эхэлж ирсэн. За тэгээ дээрээс нь Британий телевизийн BBC оны гэмт хэргийн Mafia гэдэг кинонд бас тоглолтоо хийжсэн юм байна. За мөн Америкийн телевизийн анхны гараа бүхэн төрөлхтний төлөө 2023 онд хийсэн. Дараад нь ICS 2024 шинжлэх ухааны зөгнөлт триллер кинонд бас тоглолцсон явж байгаа буюу дэлхийд гарцсан ингэ явж байгаа бүсгүй юм билээ. За ээжтэйгээ их ойр дотно хоёулаа Америкт амьдардаг. За аав нь болохоор Владимир Машков гэж хүн байдгийн гинэ. Тэгээд Владимир Путиний тууштай дэмжигч юм билээ. Тэгээд одоо Орос Украины асуудал нэлээд хүнд яригадаад байгаа шүү дээ. Орос Украины дайны үед Оросыг тууштай дэмжижсэн Оросын тадлыг бол баримтлагч, Путиныг бол улаан галзуу дэмжигч гинэ. Тэгээд тийм хүн гэд аавыгаа хэлсэн билээ. За тэгээд Машков болохоор Новосибирск хотод Маяковскийн театрт ажиллаж байсан Владимир Машков, Елена Шевченко нарын охин болж мэдсэн байдаг. За бага наснаас л эцэг их нь Москва театрыг суралцгаар хамтдаа ингээд явцсан буюу охиноо төрүүлчихэд аав ээж хоёр нь хоёулаа сурах гээд ингээд явцсан юм билээ. Тэгээд одоо охиноо хаана үлдэх үг гэхээр ойлгомжтой эмээ өвөд нь л өгч байгаа. Тэгсэн чинь эмээ өвөө нь бүр өөснөө маш хатан хүмүүс яасан ингээд гэсэн. Эмээ нь болохоор Валентина буюу одоо онгоцны үйлчлэгчийн сургуулийн ёс, гоо зүй одоо ёсыг ёс заншлыг заадаг юм одоо багш юм байна. Эмээ нь болохоор харин өвөө нь болохоор нисгэгч мэрэгчлээ Паул гэдэг юм эмээ өвөтэй хамт өссөн юм билээ. Ингээд 2 настай байхад аав ээж нь ингээ хоёр дэшигээ болсон. Харин аав ээж нь гэрлэлтэд цуцлуулсныхаа дараа ч гэсэн тусдаа ингээд гэрэлцгээсэн юм билээ. Ингээ 1992 онд болохоор Машкова ээжтэйгээ Москвад амьдрахаар нүүж ирээд 7 настайгаас анх тайзан дээр гарч эхэлсэн ба. Ингээ 2022 онд болохоор театрт угсаатны соёлын хэв шинжтэй дунд сургуулийн 11-р ангид төгсөж исэн байна. Тэгээ энэ үед нь Татьянагийн найруулсан Хенрик Ивсний ижил нэртэй жүжигээс сэдвэлсэн барилгачин мастер жүжигчин гол дүрд Хилтагийн дүрд анх ингээ тоглож исэн буюу ер нь гараа нэг айтайгаа эхэлсэн юм лээ. Ингээд Машкова 11 настайд Владимирийн Бяцхан гүйж гэдэг кинонд Лавинига Наягийн дүрд тоглосон байдгийн байна. За ингээ 1990-ийн онд тэр ээжийн хамт Максимийн алдартай энедми кино болох Ээжээ битгий үйл кинонд Хулиган Машагийн дүрд ээжтэйгээ хамт кинонд тоглосон юм бүсгүй юм байна. Ямар сүртэй нэртэй кино вэ тий. Хулиган Маша гэдэг. За яг нэг тийм л хулиган л охины дүртэл тоглосон юм байна л да. За тэгээд маш олон кинонд улгаараасаа тоглосон байдаг. За 2020 биш 2 онд болохоор ахлах сургуулаа мөнгөн медальтай төгссөн юм байна. Машков тэгэхээр сурлага сайтай байсан гэсэн. За Бэлхановын нэрэмжит одоо хоёул танилцуулаад байгаа шүү дээ тий. Нэрэмжит Оросын холбооны бас эдийн засгийн их сургууль, за Шикүний нэрэмжит сургууль дэвсэж орсон. Гэхдээ нөгөө сонирхол нь биш байсан гэх юм уу. Би ер нь жүжиглэнэ, би ер нь бие дагаа жүжигчин болно гэж шийдсэн байгаа. Ингээд театрын их сургууль бие дагаа орох боломжтой гэдгээ батлаад тэгээд ингээд авсан баа. За ингээд актим 2 сар суралцсныхаа дараа болохоор аав ээжээсээ нууцаар одоо нөгөө сургуультай сураад байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Борис Шукуний нэрэмжит театрын дээд сургуулийн жүжигчний техникт орохоор шийдсэн баг. Өмнөх сургуулаа хаяад өөр сургуульд орцсон л гэсэн. За тэгээ 2006 онд төгсгөтөнд түүнийг Линкольн театрын бүрэлдэхүүн хамт олондоо хүлээж авсан байдаг. Тэгээд тэндээ бол 2006-аас 2010 онд төр хүртэл охиноо төрүүлэлтээ бас тэндээ ажилласан байт юм билээ. За хувийн амьдралаас нь дурдвал 2005 онд Москва театр кино жүжигчин Артемтай гэрэлсэн байдаг. За Артем Симикан болохоор юу юм бэлээ? Хөөрхөн төрх халахгүй киноны зураг авалт үеэр танилцсан юм байсан. Энэ болохоор кино жүжигчин гэхээр хамт бас тоглосон болж таарж байгаа. За 2009 оны 4 сарын ихээр гэрлэлтэд цуцлуулсан гэхдээ удаагүй юм билээ л дээ. 2000-ны гэрлэлтнийг 4 жил орчим л үргэлж ирсэн юм уу та. За хоёр дахь нөхөр нь болохоор Александр Александрович Солобитиник гэх юм уу? Нэг урт нэр байна. За Александр Александрович гэж хэлжээ. За төгөлдөр хуурч болохоор Александр одоо нэг удам тамдсан төгөлдөр хуурч юм байлээ. Хөгжимчин, бизнесмен, хөгжмийн зэмсэг зардаг сүлжээ дэлгүүрийн эзэн юм байна. Одоо бол нөхөр нь их нэртэй уусан зогцоод продюсер жүжигч хийж байгаа гэж шүү. Их нэрээ дагаад. За энэ хосуудын хувьд бол 2009 оны 9 сарын 2-нд гэрлээд одоо бол 2 хүүхэдтэй. Гэтэ Оросд амьдардаг юм лээ. Америкийн нэгдсэн улсад амьдардаг.
За 2022 онд болохоор Москва CNN телевизээр Украинд одоо Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлсэн. За тэгээд аавыгаа болохоор Владимир Путиний засгийн газар болон түрэмгийллийг дэмжсэний мэдээллийг буруу шаажсан. Аав одоо болиж энэ чинь буруу штэ гэдэг жисэн. Тэгээд овгоосоо татгалцсан. Одоо бол ааваараа овглохгүй ингээд овгоо нэрийг бүр солилцсон юм билээ. Тэгээд аавынхаа нэрийг бүр ингээд аваа хийцэн гэсэн. За тэгээд 2023 онд Москва Америк нэгдсэн улсын иргэн болоод албан ёсоор энд амьдарч байгаа хнэ. Яавал хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар Лендти боломжийг бүтээгчд. За худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгч нар маа нааша түүр анхаарлаа хандуулж байгаарай. Ленд эмээний зүгээс таны борлуулалтыг өсгөх Лендти гэх шинэхэн үйлчилгээг танилцуулж байгаа юм байна. Тэгэхээр Лендти хамтран ажиллагчаар бүртгүүлээд хэрэглэгчдээ одоо аваад хувааж төлөх үйлчилгээг санал болгож байгаа л гэсэн. Та бизнес эрхлэгч та худалдаа авалтын төлбөрийг тэр дор наваа явуучих юм билээ. За Лендтигийн хамтран ажиллагч болсноор худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгч танд маш том давуу талууд үүсэх юм байна. За хамгийн бага шимтгэлтэй зах зээл дээрх бусад одоо аваад дараа төлөх одоо төрлийн үйлчилгээнүүдтэй харьцуулахад Лендийн хамгийн бага шимтгэлийн хувь буюу 3.9%-ийг санал болгож байдаг юм байна. Тэгээд бараа үйлчилгээгээ Лендигээр төлүүлсэн бол төлбөрөө 7 хоногийн дараа 14 хоногийн дараа гэдэл хүлээх шаардлагагүй шууд тэр дор нь өөрийн Лендимэн ихэвчэндээ авах боломжтой байдаг. За ер нь бол өрийн дэвтэр гэдэг зүйлийг л халцаан гэдээ ойлгочих болно. Цалин буухгүй мөнгө төрөөгүй юм асуудалтайгаад нэтлгүүрээс үр зээл тавих юм асуудал гардаг. Яг энэ эндээ Лендтийг ашиглахад болох юм байлээ. За гар утаснасаа бүгдийг удирдахчин гэсэн үг Лендимэн аппликейшн бүртгэл үүсгэж чинь за хувийн мэдээлэл хэсэг рүү нөрөөд хамтран ажиллагч гэдэг цэцэрэндээ дарах юм байна. Ингээд иргэн эсвэл хуулийн этгээд гэсэн сонголтоос хийгээд хувийн мэдээлэл бүгэлчин за хамтран ажиллах гэрээг цахимаар байгуулад шууд борлуулалтаа хэрэглэх боломжтой байдаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэг 7 техник 77 тэг 7 техник гэсэн дугаарлаа холбогдоод авах боломжтой. Сошиал хаяг нь Лендимэн гэж хар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Лендти боломжийг бүтээгчд байлаа. За үргэлжлүүлэн алдарчнуудаа танилцуулъя тийм ээ. За дараагийнх нь болохоор Питер Михайлович Коротков гэж одоо үнийг Маригийн одоо найз залуу шууд нь зөөгч. Логикэлтэй явдаг шүү дээ. Тий. Тэгээд нэг хайртай болчоод өөрийнхөө анхаарлыг татхуул маш удаан хугацаанд бас нэг хичээгээд ингэж хармагаад байдаг л та. За тэгээд анхаарлын төрүүлэхийн тулд охидтой зориудаар танилцдаг. Бас нэг хов базалтанд орно шүү дээ манай хүн чинь тий. За тэгээд Педя гэдэг нэрээр нь бол одоо мэдэх баг. Хошигнол, ухаалаг, найз нөхөдөө туслахад үргэлж бэлэн байдаг ийм залуугийн дүрт тоглодог. За жинхэнэ нэр нь болохоор Виктор за энэ бас их урт нэрээ Доброн Раров гэдэг нэртэй юм байна. Доброн Раров гэдэг нэртэй юм байна. За би Виктор гэж явчих. Энэ урт нэр нь хэлж чадахгүй байна. За 83 оны 3 сарын 8-нд төрсэн. Одоо 42 настай. Оросын театр, кино, телевиз, дуу оруулагч гэдгээр хүмүүс илүү мэддэг гэж шүү. Жүжигчин, дээрээс нь дуучин, хөгжимчин юм хүн байлээ. Тэгээд дээрээс нь Оросын улбаны улсын гавьяа жүжигчин цолыг 2018 онд авсан юм байна. За тэгээд алтартаа буюу удам дамжсан юм жүжигчний хүү гэдгээр нь хүмүүс мэдэх бах уу. За тэгээд Ростов-Мужийн Таганрог гэдэг хотод төрсэн аав нь жүжигчин Петр Викторович буюу 2003 оноос хойш Москвагийн театрын жүжигчин хийж байгаа юм билээ. Ээж нь болохоор цэцэрлэгийн багш байсан Ирина гэж бүсгүй байсан. За тэгээд дүү нь бас жүжигчин Иван буюу гэр бүлээрээ аав нь өөрөө дүү нь бүгдээрээ жүжигчин юм билээ. За 1990 оны үед бол Воронеж хотод амьдарч байсан энэ гэр бүлийнхэн Москва руу нүүсэн байгаа юм л да. За энэ үед нь аавыг нь тэр театрт ингээ урьсан учраас тийшээгээ нүгөөд ингээ явцсан байна. Ингээ 2000 онд Москвагийн ахлах сургуулиуд төгсөө тэр дээр Виктор Москва дахь за Шүкүний нэрэмжит дээд одоо театрын сургуульд ирсэж ороод 2004 онд Борис Шүкүний нэрэмжит театрын дээд сургуулийн жүжигчин мэргэжлэр бас төгсөж чадсан байдаг юм. Ахтайгаа ямар ижлэх юм бэ те? Тийм багаз. Бүр зүгээр хуйлаад тавьсан шүү дээ тий. Аав нь ах нь хуйлаад энэ хуулаад шүү хуйлж тавина гэдэг ч одоо. Гэхдээ бүр нөр ямар ч ялгаагүй царайд байгаа. Ямар ижлэх юм те. Одоо ингээ гэр бүлийн 3 жижигч юм баггүй юу? Өстө царайд юм ялгаагүй гац тий. Аав нь яг л ийм байсан залуудаа ийм байсан л гэсэн л болж таарад байна да. Би таныг аав залуудаа ийм хүн байсан юм а гэж нэг тийм уулцсан юм шиг сонсогдсон. Аав нь цэргийн сургууль дээр тоглодог хүмүүс аахгүй юу? Гэр бүлээр жүжигч таа. Цэргийн сургууль дээр гардаг юм уу тий? Тийм. Цэргийн сургууль дээр гэхдээ ямар дүр байсан юм? Энэ офицерын дүр тоглодог шүү дээ. Тийм.
Тэгээд тийм дотно санагдсан юм байна. Нэх дотно. Нэг дотно байсан байхгүй. За Викторийн хувьд кино телевиз олон ангид кинонд байнга дүр бүтээгээд ингэ явж байгаа. Хувь амьдралаас нь дүрдвэл Виктор 2010 оны 3 сарын 23-наас хойш Александра гэдэг бүсгүйтэй хамтаага. Тэгээ эхнэрийн хувьд бол телевиз, радиогийн хүмүүнлэгийн дээд сургуулийг төгссөн боловсралтай юм зураглаач мэрэгчлээ боловч сайн дураараа хоббигоор зурагчин хийдэг. За Евгенийн нэрмжит театрт зураг авдаг юм байлээ. За хосуудын хувьд бол нэг сургууль сурч ирсэн. Тэгээд хоёр охинтой буюу том охин Варвара 2010 онд төрсэн бол бага охин Василис нь болохоор 2016 онд төрсэн. Одоо ингээ гэр бүлээр аз жаргалтай сайхан амьдарч байгаа хнэ. Гэтэ энэ бүсгүйг бас жүжигчнэр өмнө харж ирсэн. Эхнэрийн бас харсан жимсэг санагдаад байгаа юм да. За 20 арга хэмжээнд бас орсон буюу нөгөө Украинтай холбоотой нэг юм болсон. Яасан ингээ тэгэхээр Оросын талд байсан гэх юм уу? Украин л одоо дайралт хийх нь зөв өө гэж үтсэн учраас Украины 20 арга хэмжээнд орсон буюу Украин нөгөө харж ихсаалтанд орсон хүмүүсийн нэг юм байлээ. За хөргөжлүүлэн дараагийнхаа үнийг танилцуулъя. За дараагийнхаа үн нь бол Катя Пушкарегийн аав тэтгэвртэй гарцсан дид хуурандаа тэгээд нэгтлэн бодогч гэдэг тий. Ерөнхий нэгтлэн бодогч хийж байгаа юм байна. За хүү охиныхаа төлөө бол үргэлж санаа Катигийн төлөө байнгын санаа зовж байгаа. Ажлаасаа цагтаа ирэхийг нь ер нь бол шаарддаг жоохон зарчимч тийм аав штэ. Охиндоо ер нь хитрхийг санаа зовдөг гэх юм уу. Тэгээд тийм учраас нөгөө нэг талдаа санаа зовдог боловч нөгөө талдаа охиндоо жоохон асуудал үүсгэх гэдэг нэг юм аавын дүр байгаа юм л та. За жинхэнэ нэр нь болохоор Михаил Васильевич Жигалов гэдэг хүн байгаа. Энэ үнэхээр юм алдартай хүн л дээ. За 1942 оны 5 сарын 2-нд төрсөн одоо 83 настай зөвлөлт Орсын театр, кино юм жүжигчин байгаа. Москвагийн театрын жүжигчин, гавьяач жүжигчин юм цолтой. За тэгээд Кубишев гэдэг юм уужид төрсэн юм байлээ. За Михаил Васильевичийн аав болохоор 1938 оноос хойш улсын аюулгүй байдлын байгууллагад ажиллаж исэн. Ерөнхийдөө одоо манай тагнуул гэж яриад байдаг шүү дээ. Тэнд ажиллаж исэн юм байлээ. Ингээд нүүлгэн шилжүүлэлтээс хойш болохоор Жигаловын гэр бол Москвад буцаж ирсэн. Энэний дайны дараа болохоор аав нь өөр тийшээ бас ингээд томилолт аваад яваад өгсөн юм билээ. Харин 3 жилийн дараа тэнд хэсэг байжгаад буцаад ингээд Москвад буцаж ирэхэд 1959 онд сургуулаа төгсөөд Михаил Васильевич дээд сургуульд орохоор оролдлого хийжсэн тэр үедээ. Гэхдээ эхний оролдлого нь бүтлгүүцсэн. Тэгээд ингээд сургууль юусаа авахгүйсэн юм билээ. Аав нөгөө цэрэг дайны үед байсан учраас нэг л болж өгөхгүйсэн. Тэгээд нэг жил үйлдвэрт ажилласан ба. Дараа жил нь болохоор Москвагийн химийн инженерийн дээд сургуульд орж чадсан байдаг. За тэгээд энэ сургууль сурж байхдаа бол гэрэлсэн байдаг. Ингээд дээд сургуулаа төгсөөд судалгааны хүрээлэнгийн нэг юм шүүртөрийн онлайн лабораторид ажиллахаар томилогдсон байт юм байна. За тэгээд карьер нь маш сайн байсан. Тэгээд Англид очоод сурах боломж байсан буюу Англид очоод бүх юмаа дипломоо дуусгаад ингээд ирэх боломж байсан ч гэсэндээ Михаил энэ боломжоос өөрөө татгалцсан. Тэгээд ажиллаж өргөсөн байт юм билээ. Тэгээд яагаад ингээд ажиллаа орхисон гэдгсэн чинь жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Тэгээд за би ер нь жүжигчин болно. Тэгээд цаашаа явахгүй гэд карьераа хөөхөөр шийдсэн байдаг. За ингээд нөгөө оюутан байхдаа эхнэртэйгээ суусан шүү дээ. Харамсалтай носууд ч гэсэн ингээд салцсан. Ингээд 70 онд Жигалов хүүхдийн төв театрын дэргэдэх драмын студийг төгсөөд жүжигчнэр 1978 он хүртэл тэндээ ажиллаж байгаад өөр тийшээ яваад өөр театрт ажилд орсон байдаг юм байна. За тэгээд гэр бүлийн байдал нь анхны гэрэлтээс хүүхэдгүй байсан. Нөгөө оюутан байхдаа суусан бүсгүүдийг бол хүүхэд байсан. Хоёр дахь гэрэлт нь болохоор Ирина Маликова гэдэг бүсгүйтэй гэрэлсэн. Өмнө нь театр, киноны жүжигчин байсан. Одоо бол дуу оруулагч гэдэг юм. Одоо ихч байт юм байна. Ихч гинэ танд юм шиг эмэгтэй байт юм байна. Манай матны ихч гэдэг шиг юм ярьчлаа. Гэхдээ ихчл юм та. Тийм шүү дээ. Тий. Хөөрхөн ихч байсан. Тэр аяйгуу мундаг хүн байсан. За тэгээ хүү Василий нь болохоор 1980 онд төрсэн. Хуулийн факультетыг төгссөн буюу хуульч юм байлээ. За хууль бүсний хүүтэй. Ээж нь хин бэ гэдгийг мэдэхгүй. Аркадий Жигалов гэж хүн байна. 1983 онд төрсэн. Тэгээ хүмүүлгээ ухааны их сургуулийг төгссөн юм байна. 3 дахь гэрлэлт нь бол 1989 оноос хойш байгаа. Тэгээд Татьяна гэдэг бүсгүйтэй хамтран амьдарч байгаа буюу 2022 онд одоо харилцаа аль биесээр батлуулаад охин Анна нь болохоор 1991 онд төрсэн буюу 3 бүсгүйтэй гэрлээд салжээ. Юм байна. Зууд. За би ээж ингээс танилцуулчих тийм ээ. За Катягийн ээж гэрийн сайн гэхдээ хоол маш сайн хийдэг гэдгийг мэдэх байх тийм. Мөрөөдөл одоо маш их тэмүүлэлтэй. Тэгээд ер нь бол ээжүүдийн төгөмөл дүр төрх гэж хэлэх юм да. За жихэн нэр нь болохоор Ирина Вадимовна Мурява гэдэг юм бүсгүй юм лээ. 1940-оос 2 сарын 8-нд төрсөн. Одоо 76 настай. Зөвлөлт Орсын театр, киноны жүжигчин, дуу оруулагч, радиогийн хөтлөгч юм байна. За Орсын холбооны улсын ардын жүжигчин, зөвлөлт холбоод улсын төрийн шагналт, за Орсын холбооны улсын засгийн газрын шагналтай ийм мундаг жүжигчин байлаа. За Иринагийн хувьд болохоор
Вадим Сергеевич болон Лидия Григорьевна нарын гэр бүл төрсэн юм билээ. За тэгээд аав нь болохоор цэргийн инженер байсан. Ээж нь болохоор Орша гэдэг хотын уугуул хүн байсан юм билээ. Тэгээд эцэг эх хоёрын танилцсан түүхнийг сонин буюу Германд анх ингээд танилцж байсан гинэ. За том эгчтэй том эгч нь болохоор 1947 онд төрсэн юм билээ. Ингээд 10 жилийн сургуулаа төгсөөд Ирина Москвагийн бүх театрын их дээд сургуульд эсэх хүсэлтэд гаргасан. Гэхдээ нөгөө нэг аав нь ахаад л цэрэг цагтаатай холбоотой байсан учраас тэр үед чинь бас боломжгүй л ээж л дээ. Тэгээд хүсэл гаргасан боловч хинч түүнийг хүлээж аваагүй. Тэгээд ажиллаа хийгээд дараагийн шалгалтыг хүлээх хэрэгтэй байсан. Гэхдээ дараа жил нь өөр сургуульд орох гэсэн чинь нөгөө өмнөх жилийн тавтаг зар бараан түүхэн дахиад тавтагдаад ерөөсөө сургуульд орох боломжгүй байгаад байсан. Сурах боломжгүй. За тэгээд зөвхөн хүүхдийн төв театристууд хүлээж авсан байдаг. Ягаад гэдгсэн тухайн үед тийшээ орох хүн байгаагүй гинэ. Хүүхдийн театрт нэг тийм орох сонирхолтой байгаагүй байсан. Тэгээд дээрэс нь Москвад орсон суугч зөвшөөрлөлтөг өргөдөл гаргагчдыг хүлээн авч ирсэн учраас ингээд театртаа одоо ажиллахаар үлдсэн байт юм сургуулаа төгсөөд. За 1970-аас 80 онд тэр нэм гарагийн өглөө хүүхдийн телевизийн сэрүүлэг гэдэг нэвтрүүлгийг хөтлөжсэн буюу хүүхдүүд зориулсан нэвтрүүлгийг хийжсэн юм билээ. Ингээд 77-аас 91 онд Москвагийн театрын жүжигчин байсан. Тэгээ орчин үеийн зохиолын жүжигийн олон голч дүрд бас тоглосон байдаг. За Москва нулимсын дургуй гэдэг кино тоглосноор хүмүүс сайн мэдэх байх болоо да. Гэтэ ер нь би залуугдаа тоглосон киног нь хэд үзчихсэн юм билээ энэ хүний. Тийм баг. Москва нулимсын дургуй кино нь бүр алдартай юм кино штэ. Тэгээ найз бүсгүйчүүдийн тухайгаар л ингээд байдаг. Тэгээ энэ кинонд тогсон дүрээрээ зөвлөлт холбоод бас төрийн шагналыг хүртсэн юм байлээ л дээ. Одоо 93 оноос өнөө хүртэл Москвагийн Улсын эрдмийн театрт нь ажилласаар л байгаа. Одоо хүртэл одоо театрт ажиллаж байгаа юм мундаг бүсгүй лээ. За нөхөө гэр бүлээс нь дурдвал нөхөр нь Леонод нь ээдлийн болохоор найруулагч Орсын холбооны улсын гавьяа жүжигчин байсан. Тэгээд тэд 40 гаруй жилийн турш хамтдаа байж байгаа. Тэгээд нөхөр нь нас барах хүртэл хамтдаа байсан юм билээ. Зөвхөн Даниэл Эдлин 2012 оны 9 сарын 4-нд болохоор Юлиятай гэрлээд Францын урлагийн сургуулийн жүжигчний ангид бас сурсан буюу одоо хүүн ч гэсэндээ бас юм урлаггүй хүн болсон байна. За ачууны том ачуу нь бол Иван 2005 онд төрсэн юм байна. За хот хоёр дахь болох хүү Евгений Эдлин болохоор 2016 онд болохоор яруу найрагч жүжигч Вероника гэдэг бүсгүүдэд гэрлээд телевизэд ажиллаад рестораны бизнес эрхэлдэг юм байна. Тэгээд хоёр дахь ачуу нь болох Леонод нь 2017 онд одоо төрсэн байдаг. Тэгээ хоёр хүн хоёулаа ээжтэйгээ хамт кинонд тоглож ирсэн. Гэр бүлийн мундаг жүжигчтэй та. Мундаг юм тий. Гоё гэр бүлээлээ. За. За ийм хөвгшүүл зүгээр биш тий. Тийм шүү дээ. Одоо хүртэл чадртай ажиллаа тий. Явж болох гой санагдсан. За энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хэмэр шүжтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр боллоо Корегийн мөн Лендти боломжийг бүтээгч хамтран ажиллаа үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлэг аван сонсороо түр баярлалаа. Баярлалаа.